4 дахь бүжгийн сонголт бол румба бүжиг. Одоо Кубээс л гаралтай гэж байна. Боолны үеийн нийгэмд л үүссэн тийм боолчуудын өөрсдөө бүжгэлдэг байсан тийм. Одоо бол хайрын бүжиг гэдэг утгаараа явж байгаа илүү. Болжиг бол удаан хугацаанд бүжгээ бэлтгэх юмсан гэж бодож байна. Маш одоо энерги зарцуулж өнөөдрийн одоо бүжгүүдийн арт гарч байна. Сайн партнертай, сайн багштай байгаадаа бас сэтгэл өндөр байна. Юун дотоод сэтгэл нь хүртэл шал өөр байдаг учраас энэ дэр бас маш сайн ажиллах хэрэгтэй. Зулаагч минь өөрөө жүжигч юм бол тэр надад ч бас илүү төхөмтэй байгаад байна. Бүжгээ үзүүлж явах явцад багшийн хэлсэн одоо сургуультай явцад бэлтжижсэн тэр бэлтгэлүүдийг хийж чадахгүй одоо тийм тохиолдол одоо сандрах үед гарч ирдэг. Тэгэхээр багшийнхаа нүдийг тэр партнерийнхаа нүдийг харахад хэцүү байдаг. Хүчтэй, эмоцтой аянгууд хамгийн түрүү сэтгэл хөдлөл ингэчтэй. Тийм болохоор багш ямар ч гэсэн чи тайван, сэтгэл тайван, ямар нэгэн сэтгэл хөдлөлт автахгүй байгаарэ гэдгийг байнга цагтдаг. Трүүкүүд бас нилээ хийх гэж орж ийн те. Цолоогийнхаа манерн дээр те хөдлөн дээр ажиллаж байна. Зохиомж за найруулга өөрийнхөө ур чадварыг үнэхээр үзэгчдээр үнэлүүлж чадж байгаа. Та бүхнийг бас сэтгэлийг хөдөлгөж байлдан дагуулж чадж байгаа. Dose Entertainment-ийн жүжигчин, мөнгөн зул, хамтран бүжиглэгч Чин Зоригнор румба бүжгээр та бүхэнтэйгээ уулзах гэж байна. Хүлээн авна уу? Зулаа Чин Зоригнор румба. Oceans apart, day after day, and I slowly go insane. I hear your voice on the line, but it doesn't stop the pain. Oh, can't you see it, baby? You've got me going. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна.
Таны дуудлага хадгалах үйлчилгээнд бүртгэлээ. Waiting for you. Битгий дуусаагүй үстэй. Одоо л дуусаагүй гоц. Зулагийн бүжгэлсэн, Шинц хоёрын бүжгэлсэн энэ румба бүжиг дуусаагүй байгаа. Одоо л дуусаагүй байгаа. Ямар гоё юм бэ? Үзэгчд маань гэсэн яг ингэ сэтгэл хөдлөж хүлээж авч байгаа хаа. За тэгэхээр ингээ гуруула саянд жүжиг тоглоод байна уу? Бүжиглээд байна уу? Үнэхээр ялахгүй. Хамтдаа тухлан сууж байгаад шүүгчдийнхаа сайшаалын маш олон үгийг сонсъё гэж бодож байна. Нилээн их юм ярих байхаа гэж бодож байна. Дандаа босоогоор бид нар шүүгчдтэйгээ уулздаг. Энэ удаа тухлан суунаа. За ганцхан шүүгч. Үнэхээр гайхамшигтай гой зохиомж боллоо. Бүжиглж байгаа дүр төрхтэйгээд энэ аялгуун дээр таарсан дээр зохиомжийн санаа сэтэл тэднээс тэр бол их таалагдлаа. Дажгүй. Гэхдээ энэ дээр бид нэр цэнгэнд бүжиг үжиглж байгаа тийм ээ. Цэнгэнд бүжиг үдэж байгаа. Энэ дээр румба за ер нь румба баг гарлаа даа л гэж би хэлэх гээд байна. Энэ гоё байна. Тэр өөр чинь байдал тэр зохиомжинд орцсон байдал характер те. Тэгтээ тэр румбагийн эхлээ тэр Куба рок өвөрмөц барил хөдөлгөөнтэй Куба рок явлаа. Энэ тэр ташааны хөдөлгөөн румба тэр яаж акцент гардаг вүлээ. Энэ бүхэн бол ерөөсө харагцсангүй уучлаарай. Зохиомжийн хувьд бол гоё. Комбинацууд нь ч гэсэн яг хуу зүгээр гэж бодож байна. За баяр хүргэе. Тэгэлгүй ганцхан шүүгчээ. Үнэхээр баг санагдаж байна. 2 минут штэ. Үргэлжлүүлээд 20 минут бүжиглүүлмээр байна. Үнэхээр баг санагдаж байна. Чамлахаар байна. Энэ бүжгийг бол би 20 минут үз сонирхмаар байна. Тийм үстэй. Эрдэнэ шүүгчээ. Би мэдээж би түрүү мэрэгжлийн хүн биш гэдгийг хэлсэн. Би зулааг шүүх гэж энд сууж байгаасаа өөрөөсөө бол ичж байна. Энэ бол бидний үеийн эмэгтэйчүүдийн гайхамшигтай төлөөлөл гэж би ойлгож байна. Тэгээд чи үнэхээр гайхамшигтай харагдаж байна. Үнэхээр гоё байсан. Тэгээд чамайг би эндээс харж сууж байхдаа үнэхээр их бахархчихлаа. Үнэхээр мундаг байна. Тэгээд сүүлийн тэмээний ачаа хүн гэдэг те хамгийн энэ одоо өнөөдрийн одоо миний энд суусан бүжгүүдийн хамгийн гоё нь байсан гэж би бодож байна. Баяр хүргэе. Баярлалаа, маш их баярлалаа. Жаргал сайхан шүүгч. За үнэхээр юм бас одоо энэ оролцогч байгаа бүх хүмүүсийн одоо нэлээ бас те одоо нэлээ хол зайтай одоо ахмадын одоо жижигчин байгаа. Гэхдээ одоо өнөөдрийн хувьд бол чамааг бол тэгж хармааргүй харагдсан. Маш бүр өстө 15 6 та хүүхчиг их сайн ээж тийм бас үнэхээр бас жүжигчин хүн болохоор нас сэтгэл бас их сайн гарч ийн. Одоо жүжигийнхаа энэ хийж байгаа бүжгийнхаа утга санааг сайхан илэрхийлж ийн. Зүгээр ганц нэгэн алдаа илүү зүгээр хүл жоохон бас ингээд жоохон чичрээд те ингээд готлон тийм яг ба тэр болоод байж болно. Тийм. Гэхдээ үнэхээр юм бол би өнөөдрийн бас Эрдэнэ Эркатай яг адилхан одоо бас хамгийн сайхан байлаа гэж одоо үнэлж байна. Баярлалаа. Баярлалаа. За мөнгө юу шүүгч? Би бол энд бүжиг ярмаар байна. Би энэ түрүүн чаачаа бүжгэж байгаа санахын их сайхан хөлтэй юм байна гэж хэлж ирсэн. Энэ бол чанга хүчтэй хөл байсан. Сая румба дээр зүв айтайхан биеийн шумууд надад харагдсан. Энэ бол хөлийн үзүүрээс эхлээд ташаан дээр төгсөж байгаа тэр шумууд зүв тэр чаачаан дээр бүжгэж исэн тэр хөлийг би алдчихгүй гэж айжсэн чинь энэ удаад улам сайжруулж хийсэн байсан. Гой зөөлхөн байсан тий. Яг уу их хүчтэйж алхаагүй байж болно. Гэхдээ өнөөдрийн румба надад таалагдсан. Мөнгөн зулдаа зүгээр анхааруулад гэх юм уу? Жохон сайжруулаарай гэдээ хэлэхдээ цээжний өдгөөнийг битээ ихтэй цээжийг дэндүү их өндөр битээр газарлаа жохон суулгаад өг. Тэгвэл чамд гой хөл байна.
хөгжмийн маш сайхан сонсгол байдгийг би сая анзаарлаа. Тэр бол хамгийн ихэнд чи аяа алдаад тэндээс эхлэхтэй ч дээ. Тэр илүү алхам хийхгүйгээр шууд орж аянд сайн бүжиглсэн. Надад бол румба бүжиглэж байгаа юм санагдц тий. Гоё байлаа. Ястаа их баярлалаа. Мэдээж шүүгчдийн одоо хэлсэн үг болгон миний хувьд алчиг үнтэй. Ямар ч байсан бүжиг гэдгийг би хувьдаа дотоод сэтгэлийн илэрхийлэл тэнд заавал сэтгэл зүйн драм бол байх ёстой. Ингэж бүхэл цогцоороо харагдан гэж ойлгодог. Тийм болохоор би өөрийнхөө одоо мэрэгжлийн жүжигчнийхаа суурин дээр энэ бүгдийг одоо партнертайгаа хамтраад гаргасан. Тэгээд шүүгчд надад маш ч гоё урам өглөө. Би дараагийн бүжигэн дээр өшөө гоё одоо сайхан бүжийн тэр одоо бүжгийн одоо төрлийн одоо чанарууд байдаг. Тэр бүгдийг одоо тухайн бүжигтэй зориулж хичээж ажиллах болно. Маш их баярлалаа. Үнэхээр баяртай байна шүүгчтэй байна. Сэлгэгээс хөлцөд өчи. Ерөөс эндээ гуруулаа сууж байгаа бүх юма дуусгачих. Энэ цаг мөчийг л яарад байна. Шүүгч нэртэй таалагдсан бол одоо мэдээж гахалтай өнөөг өгөн тийм ээ. За хамтдаа үзцгээ сонирхцгаая. Дос Entertainment-ийн жүжигчин Мөнгөн Зул хамтран бүжиглэгч Чин Зориг нарын румба бүжигт өгсөн шүүгчдийн үнэлгээ. 7 10 Ямар үгтэй? Гоё сэтгэл хангалуун байна. Үнэхээр сэтгэл хангалуун байна уу? Манай оролцогчид бол хангалттай сэтгэлээ илэрхийлж байгаа. Харин хамтран бүжиглэж байгаа хамгийн гол чухал хүмүүс бол мэдээж мэрэгжлийн бүжигчид, партнерууд байдаг. Үзэгчтэй дахин партнеруудад маш их баярлалаа илэрхийлье. Алга таши. Оцтой бүжиглийн шоу нэвтрүүлэг маань үргэлжилж байна үзэгчтэй.